Амен. Өнөөдрийн мэддэг үг сайн бидний мэддэг үг байна. Саул Бурхны тушаас нь тэр зүйлд дуулуургүй байж Бурхан Амалекийн хөгшин залуу ерөөсө бүхий зүйлийг устгаа гэж хэлсэн. Мал хөсөггүй бүгдийг устгаа. Гэтэл Саулын хувьд бол дуулуургүй байж үлдэж байна. Тэгэхээр энэ түүхийг харах юм бол Бурхан Амалекийн хүмүүсийн талаар үргэлж бодож байсан энэ Амалек хүмүүс. Амалекийн хүмүүстэй үед Исав болон Яаков байсан. Исавын үр удам Амалек хүмүүс. Амалек хүмүүс Израильчууд Египтээс гарч ирэхэд бүгд бол ах дүү нар шүү дээ. Тэгээд биеиндээ туслах ёстой, хамт хийх ёстой байтал харин Амалек хүмүүс эндээс гарч ирээд эсэргээрээ Израилийн ард түмэн рүү дайрсан. Харин Бурхан Йошуагаар дамжуулаад Мосе бол уулан дээр гараад гараа өргөө зогсож байна. Йошуа бол тэрэнд очиж дайтаж байна. За тэгээд энэ хүмүүсийг ялсан бөгөөд тэр өдөр Египтээс гарсан тэр өдөр бол анхны дайныг хийж Бурхан хизээ нэгэн цагт би Амалекийн бүхэл хүмүүсийг устгана. Израилийн ард түмнийг миний ард түмнийг зогсон учраас энэ Амалекийн хүмүүсийг Амалек үндэстэй хүмүүсийг бол бүгдийг байхгүй болгоно гэсэн зүрх сэтгэлтэй байсан байна. Бурхны хувьд тэгээд энэ хаанаар дамжуулаад хийж үлдэхийн тулд Саул хааныг бол Амалек руу явуулсан. Энийг бол ерөөсөө бүр ор мөрг устгаа гэж ерөөсөө нэг ч зүйл амьд байхааргүйгээр тэрийг устгаа гэж хэлсэн. Энийг харахтаа Амалек хүмүүсийг устгах гэдэг маань Бурхны маш олон зорилго байсан. Нэгт нь болохоор Бурхны хэлсэн үг байсан. Амалек хүмүүсийг устгаа гэсэн тэр үг бол хийх ёстой байтал Саул хааны хувьд бол бас энийг боломж 13-ыг бид нар өчигдөр уншсан. Саул хаан бол буруу зүйл хийж байна шүү дээ. За тэгээд Самуилийн дахилчин хийх ёстой тэр дахлыг бол Бурханд өргөж байна. За тэгээд тэрийг хаан болсон Саулыг хийхэд Бурхны зүрх сэтгэл явсан. Яагаад Саулыг дуулууртай байх тэр боломжийг Бурхан дахиад нэг удаа өгч байна. Тэгэхээр энэ Амалек хүмүүсийг устгах тэр шалтгаан бол Бурхны хүсэл нэгд биелэн түүгээр зогсохгүй. Саул хааны хувьд бол боломж, дуулууртай байх боломж. Бурхны өмнө зүрх сэтгэлээ харуулах боломж. Тэгэхээр бидний итгэлийн амьдралыг харахтаа маш олон хүмүүс заримдаа бид нар ингэж боддог шүү дээ. Бурхны хүсэл байна уу, байхгүй юу гэж боддог. Тэгтэл үгэнд дуулууртай байна гэдэг нь Бурхны хүсэл бидний мэдхгүй хүсэлж хүртэл байна гэдгийг бид нар бас сайн мэдэх хэрэгтэй. Биднэрт Бурхан сорилтыг өгөх биш. Биднийг бол Бурхан сорих биш. Энд бол маш олон зориг байж болно. Тэгэхээр бид нар Бурхны өмнө дуулууртай байна гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Бурхны хүсэл биелээ зогсохгүй, хүслийн хүслүүд биелнэ. Бурхны маш олон талын зориг хүсэл байдаг учраас бид нар бол дуулууртай байж сүнсний авралд мөн сайн мэдээ тарааж Бурхны хүндэтгэл мөргөл өргөж хин нэгэн хүнд төлөвлөгөө хин нэгэн хүнд дэм өгөхөөр Бурхны өмнө бид нар дуулууртай байх юм бол нэг зүйл бүрэн төгс болох шээ. Маш олон Бурхны хүслүүдийг хийх боломжтой. Тэгэхээр энд бид нар Бурхны өмнө энэ дуулуur гэдэг бол ямар чухал агуу
Бурхны хүсэл үнэхээр хийгдэж байгааг бид нар мэддэггүй. Бид нар Бурхны юм дуулууртай байснараа энэ дараа нь гэрчлэл болдог. Тэгэхээр бид нар энэ үгийг харахад энэ үг болвол Бурхантай уулзах хүн болгоны дуулуур. Тэгэхээр бид нар энэ үгийг хараад биднэрт хүчийг өгч, биднэрт үг, Бурхны үг, биний итгэлийн амьдралд хүч чадлыг өгнө. Тийм болохоор би Бурхны өмнө яаж үгэнд дуулууртай байна вэ гэдгээс шалтгаалаад Бурхны агуу зорилго бий болж маш олон зүйлүүд бий болох боломжтой. Заримдаа бид нар бол мэдэхгүй байсан ч гэсэн сүүлд нь мэднэ. Надаар дамжуулаад маш олон хүмүүс хүчийг авч сүнсний авралын ажил болно гэдгийг би өөрөө мэдэхгүй сүүлд нь болвол энийг бид нар хардаг шүү дээ. Одоо бол мэдэхгүй харин сүүлд нь бүгдийг мэдэх болно. Харин тэгээд энэ эсрэг талд нь бид нар дуулуургүй байна гэх юм бол тэр хэмжээгээр Бурхны ажлыг эсэргүүцэн зогсоож Бурхны хүслийг хийх боломжгүй болж хичнээн хүмүүст үнэхээр шарахыг өгнө вэ гэдгийг бид нар бас сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр бидний дуулуур болон дуулуургүй байдал гэдэг маань маш их чухал гэдгийг мэдэх ёстой. Амен. Тэгэхээр энийг харах юм бол Саул хааны хувьд Саул хааны тэр асуудал нь юу байсан бэ гэхээр тэгэхээр ихэнх хүмүүс бол ерөнхийд нь хараад байна дуулуургүй байсан л гэж мэдээд байдаг. Тэгээд үгийг харах юм бол дуулуур дахиллаас дээрээ харин дуулуургүй байдал гэдэг маань үнэхээр энэ үзмөрчд очиж үзүүлснээс ч ялгаа байхгүй гэж хэлж байна тийм ээ. Дуулуур болон дуулуургүй байдал гэдэг нь маш их ялгаатай. Харин Саул хааны энэ асуудал гэдэг маань нэгтэн дуулуур биш ээ. Дуулуур гэдэг нь тэр хүний өөрийнх нь асуудал. Тэр өөрийнх нь асуудал. Тэрний эцсийн шийдвэр. Дуулуураар эхлээ юм бишээ харин дуулуургүй байдал Бурхны юм дуулуургүй байдалтай байснараа Саулыг бол Бурхан хайж байна шүү дээ. Харин Бурхан хэдэн удаа боломжийг өгч байна. Харин Саул хааны хувьд тэр өөрөө итгэлийн үндсэн суур байх ёстой байтал тийм зүйл байхгүйгээр дараа нь Бурхны өмнө итгэлээ харуулах ёстой. Бурхныг итгэлээ харуулах ёстой байдлыг харуулж чадахгүй байна. Тэр юу вэ гэхээр бид нар өчигдөр сонссон шүү дээ. За Бурхныг баярлуулах зүйлийг хийх ёстой. Бурхан яаж бодож байна вэ гэсэн тийм зүрх сэтгэлтэй байх ёстой. Бурхны хаашаалыг авах ёстой. Байтал харин тэр хүний царайг хараад байна шүү дээ. Тэр орчныг хараад байна. Хүмүүс юу гэж бодож байна. Өнөөдөр ч гэсэн мөн харах юм бол хоёр зүйл энэ дээр бий болж байна. Нэгт нь тэр өөрөө бол за хүмүүс бол ингэж хийсэ. За хаан минь энийг харах юм бол Бурхны өмнө өргөх зүйл сайхан зүйлүүд маш их байна. Тэгэхээр энийг Бурхан дахил болгон өргөё. Тэгээд Самуэлийг ирэхээр Бурханд өргөё гэд тэр хүмүүсийн үгийг сонсч байна шүү дээ. Тэр харин гэтэл хааны хувьд бол үгүй. Бурхан бол энийг ор мөстгөө устгая гэж хэлж байна. Бид нар дуулууртай байх ёстой гэсэн тийм шийдвэр гаргаа эхний игнэнд зогсох ёстой байтал харин хүмүүс тэгж хэлэнгүүт тэнд бол хөдлөгдөж явж байна. Хүмүүс ингэж хий гэж хэлэхээр л хүмүүсийн зүрх сэтгэлийг дагаад байна. Тэгэл тэр хүмүүсийн аяыг хараад хүмүүсээс хаашаалыг авах, магтаалыг авах нь Саулын хувьд бол маш чухал байсан. Сүүлдээ Давид хааныг гарч ирэхэд Саул 1000-ыг устгаж Давид 10,000-ыг устгасан гэж
тэр үгийг сонсохдоо тэрийг бол Саулын хувьд сонсох дургүй байсан. Саул хааны зүрх сэтгэл нь хүмүүс юу гэж бодож байна? Хүний л царай зүсийг хараад байсан. Хүмүүсийн өмнө миний дүр төрх ямар байх вэ? Тэр л чухал байсан. Харин бурхан яаж бодож байна? Бурханы өмнө би яаж харагдаж байна? Тэр чухал байх ёстой байтал хүний өмнө ингэж хийвэл хүмүүс юу гэж бодох вэ? Хүний өмнө хийх юм бол хүмүүс юу гэж бодох вэ? Тэгтэл хүмүүс Саул хаанд энэ бол маш их тарган сайхан хонь молд байна. Энийг бурханд өргөе гэж ард түмний хэлэхэд бол Саул хаан үгүй гэж зогсох ёстой байлаа. Тийм байна гэдэг тэр хүмүүсийн үгийг дагаад уруу татагтаад явж байна шүү дээ. Хичнээн сайн бодол юм шиг боловч ертөнцийн царайг бол харж болохгүй. Хичнээн сайн хүсэл юм шиг боловч тэр бол тийм бишээ. Харин бурхны үгэн дотор бол бат зогсох хэрэгтэй. Дараа нь бурхан юу гэж хэллээ? За би Саулыг хаан болгосондоо харамсч байна гэх хэмжээний. Яагаад дуулуургүй байна вэ гэхээр Саул хааны зүрх сэтгэл бол өөрөөс нь тийш хазааж байна шүү дээ. Яагаад? Энэ өөрийнхөө зүрх сэтгэлийг бурхны өмнө бол эргүүлж чадахгүй байна. Хүмүүсийн царайг хараад хүмүүс рүү хандаад хүмүүсийн сайшаал магтаалыг авахгүй л гэтэл бурхан болохоор миний зүрх сэтгэлийг мэдэж миний зүрх сэтгэл даах ёстой байтал хүмүүсийн зүрх сэтгэлийг дагаад байна гэдэг. Өөрийнхөө зүрх сэтгэлд таалагдсан нэгнийг бурхан бас сонгосон. Тэгэхээр Давид хаан болохоор бурхан ингэж хийх өсчөөл хин юу ч хийчихсэн би хийнэ гэж хийж байсан. Хүмүүс намайг алан ч гэж байсан. Бурханы үгийг би дагнаа гэсэн тэр шалтгаан нь бурхан намайг харахтаа юу гэж бодож байна. Тэр бол чухал. Үлс номын 5-ыг харъя. Үлс номын 5-ын 28-29 энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач та нар Иерусалимыг сургаалаар булж орхиход тэр хүний цусыг бидэнд нэлзаахыг бодож байна гэвэ. Харин Петр болон элч нар тэдэнд бид хүнээс илүүтэйгээр бурханд дуулууртай байх ёстой гэж хэлсэн. Амен. Амен. Тэгэхээр хүмүүс болохоор та нар үнэхээр Есүсийн талаар бүү яриа гэхэд та нар яга яриад байгаа юм гэж бол айцыг өгч जैन шүү дээ. Өшөө бүрээ хавчиж байна. Өшөө бүрүүл содон зохиноо алнаа гэж хэлж байхад Паулын хувьд, Петрийн хувьд бол хэлж जैन шүү дээ. Бурхны өмнө дуулууртай байна гэдэг маань хүмүүс юу ч гэж хэлж байсан бид нар бурхан дуулууртай байна гэж бол энд маш их гайхамшигтай шийдвэр гаргаж байна шүү дээ. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань хүний өмнө харуулахаар хийж байгаа юм бишээ. Бидний итгэлийн амьдрал гэдэг бол хэн нэгэн хүний сүлийн зөвшөөрлөг авахын тулд хийж байгаа юм биш. Бидний итгэлийн амьдрал гэдэг бол бурхны өмнө хийж байгаа итгэлийн амьдралаа эхнээсээ эцэс хүртэл тийм болохоор олон хүн юу ч гэж хэлж байсан. За би энэ хууль сайн мэдийн талаар дамжуулж та бүгдийг ярьж байна. Йохагийн нэр Есүсийн нэрийн талаар ярьж байна. Маш олон зүйлүүд байна. Усан баталгаа болон усаар цацуулах, усанд булхах болон тэр энийг бүгдийг зарчмын хувьд харах юм бол маш олонний хүнийг дагаж явах ёстой шүү дээ. Сургаалыг харах юм бол за би Америкт үгийг дамжуулж байхад хүмүүс ингэж хэлдэг. Пастора та ганцаараа л юм яриад ах шиг нь өөр сүм чуулган өөр сургаалууд бол бүгдөө ус цацуулна гэж яриад байна. Та болохоор усанд булхна гэж яриад байна гэж хэлж байна. Энэ бол хүний үгээ усаар цацуулж усан баталгаа авна гэдэг бол энэ хүний үг. Харин жинхэнэ усанд булхна гэдэг маань энэ Библиэлд байгаа жинхэнэ үгээ гэдгийг та бид бүгд мэдхийг хүсэж байна. Тэгэхээр Йохагийн нэр гэдгийг бол Библиэлд бас бидэнд хэлж өгсөн байна. Бид нар Йохагийн нэрээр аврал авахгүй. Гэтэл бусад сүм чуулганууд Йохагийн нэрийг магтах, Йохагийн нэрэнд итгэх, Йохагийн нэрээр бурхны өмнө очиж байна.
Яагаад бид нар зөвхөн Есүсийн нэрийг анхааруулan сануулж Есүсийн нэрээр гэтэл Явхагийн нэр гэдэг үгэн дээр бичсэн байна. Гэтэл Явхагийн нэр гэдэг нь ариун эцэг, ариун хүү, ариун сүнсний нэр биш ээ. Энэ бол Тэнгэр элч нар ирж Бурханы ажлыг хийхэд Тэнгэр элчид өгсөн нэр байгаа. Харин Есүсийн нэр гэдэг бол үг махбод болж ирсэн цорын ганц Бурханы хүү Есүс Аавын нэрийг бидэнд өгсөн. Тэгэхээр бид нар бол эцсээ хүртэл Есүсийн нэр. Тэгэхээр би хаач явсан ингэ сонсч байлаа. Тэгэхэд би авралын зар сайн мэдээд харагч байсан. Та яагаад ингэ зөрөөд байгаа юм бэ? Сайн авралын зар тарагчаа гэж хэлсэн. Энэ болов үг ээ. Хичнээн мундаг нэр хүндтэй пастор юу ч гэж хэлжсэн тэр хамаагүй. Миний нэрээр чөтгөрүүдийг хөө. Библийн дээр бол чөтгөрийг хөө гэж маш олон хэлсэн. Маш олон хүмүүс сүм чуулганд чөтгөрийг хөөж чадахгүй байхад яхаараа сайн авралын зар тарагчаа та яагаад чөтгөрийг хөөгөөс сануулад байгаа юм бэ гэд хэлдэг байсан. Тэгээд энэ бол би сануулад байгаа юм биш ээ. Харин Библиэлд үгэн дээр Бурхны үгэн дээр байгаа учраас Есүсийн нэрээр чөтгөрүүдийг хөө гэж хэлсэн учраас бид нар хөөх хэрэгтэй шүү дээ. Харин би бол энийг эсрэгээр нь хэлсэн. Эзний хий гэсэн зүйлийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Нэг удаа та нар хийж үзсэн үү гэж хэлсэн. Нэг удаа та нар чөтгөрийг хөөж үзсэн үү гэж асуухад үгүй гэж хэлсэн. Сүүлийн үед бол энэ цаг үед энэ 21-р зуунд бол хийдэггүй штэ гэж хэлж байна. Тэгвэл үгэн дээр тэгж хэлсэн учраас бид нар хийх ёстой шүү дээ. Харин одоо энэ 21-р зуун тийм биш гэж хэлж байна. Энэ бол хүмүүсийн бодол санаа. Харин энэ цаг үед энэ 21-р зууны үед бол хийхгүй гэж хэлж байна шүү дээ. Гэтэл үгэн дээр байгаа зүйлийг бид нар дагаж дуулууртаа хийх хэрэгтэй. Тэгэхээр эзний үгийг бид нар заавал дагаж хийж үлдэх хэрэгтэй. Амен. Тэгэхээр хүмүүсийн царай зүсийг харна гэдэг маань бид нар хүмүүсийн царай зүсийг харж хүмүүсийн дагна гэдэг маань Бурханд үйлчилж байгаа царайлж байна. За Колосой номын 2-ыг харъя. Колосой 2:18 Хуурамч даруй байдалд таашаал авдаг Тэнгэр элч нар сүсэгтэй үдсэн үзэгдлээ баримтлан махбодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвөөлөгдөг хэн ч шагналыг чинь бүү булаагэ. Амен. Тэгэхээр энийг харахад бид нар хуурамч даруй байдал гэж хэлж байна. Маш олон хүмүүс хүмүүсийн өмнө зүгээр хүмүүсийн царайг хараад хүмүүсийн хүслийн дагуу дагаж явах байгаа болохоос биш харин бурхан юу гэж бодож байна гэдгийг ерөөсө бодож чадахгүй байна. Саул хаан юу гэж хэллээ? Би дуулууртай байсан гэж хэлж байна шүү дээ. Тэр өөрийнх нь бодлоор гэтэл дуулууртай бол байгаагүй. Маш олон хүмүүс бол тэгж бодож таамаглаж байна. Пастораа би дуулууртай байсан. За ерөнхийдөө дуулууртай байсан гэж хэлж байна. Тэгэхээр ерөнхийдөө дуулууртай байна гэдэг бол энэ дуулуур бишээ бүр нэгэнгүй дуулууртай байх хэрэгтэй. Хүний хүслийг дагна гэдэг маань Бурхан бол энийг хүсдэггүй. Эцсээ хүртэл Бурханы зүрх сэтгэлийг мэддэг нэгэн. Бурханы хүслийг эцсээ хүртэл дагаж үйлддэг нэг л Бурхан хүснэ. Тэгэхээр бид нар хүний царайг харах биш. Энэ жил Бурханы хүсэл, Бурханы бодлыг болон мэдхийг хүснэ тэмүүлэн дагсан хүмүүс байхыг хүсэж байна. Бурхан өмнө хаягдсан нэгэн бишээ. Харин эцсээ хүртэл Бурханы дотор байж Бурханы дотор хэрэглэгдсэн нэгэн болох. Тэгээ яагаад би бол энэ миний зүрхсэтлийг мэдж байгаа хүн учраас би энийг хэрэглэе гэсэн тийм итгэвч байхыг хүсэж байна. Эзний заасан залбирал Тэнгэрт байгаа. Бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам минь далахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлснаа адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал хүч чадал алдар сүрүүрт таны. Амен. Бүгдөө өнөөдөр